Сангийн сайд ярилцлага өгч яах вэ хөөрхий? Сайхан юм ярьж. Гэхдээ нэг өгүүлбэр дээр хар буугаад болдоггүй. Сангийн сайдтан яг юу гэсэн бэ гэхээр оюу толгой бол Монгол улсын 2 дахь том татвар төлөгч шүү дээ. Өмнө нь бол оюу толгой хамгийн том татвар төлөгч байсан. 2018 оны төслөөс харуул 2 дахь том татварын орлого орж ирэхээр байна. Яагаад гэвэл оюу толгойн зэсийн агуулмж багасч байгаатай холбоотойгоор татвар буурч байгаа гэжээ. За энд л ноо байна. Дэлхийд хосгүй орд оллоо. $5 зарлагдаад $100 болох тийм хосгүй ордыг би Монголын гойс оллоо хэмээн хорт боо буюу Роберт Фридланд ярьж явсныг бид санаж байгаа. Одоо тэгээд өнөө хосгүй орд нь яахлаарэ нөөцөн дуусч сайлын хөгшин үнэ шиг болсон Эрдэнтээсээ $7 болчихов. Яагаад тэр вэ? Ирэх баригчид энд л ойр хийж байх шиг байна. За би та бүхэнд уул уурхай хэмээх сайтад бичсэн нэг баримтыг уншаад өгье. Тэнд эдийн засгийн төрөөс гэх нэг ойлголт дэлхийд бий. Үүнийг супер ашиг хэмээн нэрлэдэг. Аливаа уул уурхайн компани ашигт малтмал олборлохдоо хэд баг зардал гаргаад дэлхийн зах зээл дээр маш өндөр үнээр зарах энэ хоёрын хоорондох зөрүүг супер ашиг буюу эдийн засгийн төрөөс гэдэг юм байна. Үүнийг уул уурхайн компани хэвийн ашигтай ажиллах хэмжээнээс хэд даваа орж ирэх ашиг орлогч гэж ойлгож болно. Олон улсын хэмжээнд 10% ашигтай байхыг хэвийн ашиг гэж тооцдог. Гэтэл Rio Tinto Ivanhoe Mines компани 66% ашигтай байгаа нь арай дэмжсэн хэм хэмжээ юм а гэсэн байна. За одоо тэгээд бодоод үзтээ 10% ашигтай байвал хэвийн гэж үзэх хатал 66% ашиг буюу хэд их ашиг олж байгаа компаниас Монголд орж ирэх татвар буурч байгаа нь юу гэсэн үг болж таарах вэ? Энэ 66%-ийг тэгээд эдгээр яаж олоод байгаа хэрэг вэ? Оюу толгой менежментийн баг Монголын эдийн засаг хөдөө орон нутгад оруулж байгаа хувь нэмрээд тоочж рекламадад байхаас бус Монголын татвар төлөгчдөөс ямар тусламж дэмжлэг авч байгаагаа тас нуудаг. Тэр нь юу вэ гэхээр нийтийн зам тээвэр, хөрсний ус ашиглуулах, Монгол ажилчдыг хамгийн хэм дундэр боолчлох, газар болоод хөрсний бохирдол, хэл гайлын онцгой хөнгөлөлт, цагдаа шалган нэвтрүүлэхийн үйлчилгээ, өөр бусад бүхэл хүчин зүйлүүдийг хэлээд байгаа юм. Энэ бүх хүчин зүйлүүдээс тэр супер буюу хэд их ашиг олдог аж. Гэтэл одоо хэд их буюу 66% супер ашиг олдог оюу толгой уурхайн зэсийн агуулмд буурсан хэмээх шалтгаанаар Эрдэнтээсээ $7 болчихж байна. Ийм юмд итгэж болох уу? Сангийн сайдаас энэ тухай онцгойлон асууя. Угаасаа ерөнхийлөгч Баттулгын зүгээс сангийн сайд Хүрлбаатарыг уул уурхайн салбарт ашиг сонирхлын зөрчилтэй хүн хэмээн хориг тавьж байснаас гадна түүнийг оюу толгойн талын хүн хэмээн улс төрчид нотолдог билээ. Одоо тэгээд нэг харьцуулалт хийгээд үз. Чухам ийм юм болж болзошгүй байсан тул ерөнхийлөгч маань хориг тавиад байсан юм биш байгаа. Өөр хүнийг сангийн сайд болгосон бол оюу толгой дахь зэсийн агуулмж нэмэгдэнэ болохоос буурахгүй байх байсан юм биш үү?